төлөвлөсөн байна. Юуны тухай ярих гэж байгаа вэ гэхээр бид хоёр өнгөрсөн жилийн яг 1 сарын 1-нд бид хоёр юм нэг жилийн төлөвлөгөө гэж гаргаж ирсэн тийм. Тэгээ манай эхнэр болохоор ингээд өөрийнхөө хийхийг хүссэн зүйлүүдийг бас энэ дээр ингээд биччихсэн байна л да. Тэгээ зах цухаас нь ингээд сонирдуулъя. Эхнэр болохоор ингээд 1 жилийн хугацаанд 50 ширхэг ном уншина гэж төлөвлөж ирсэн байна. Тэгээ ингээд 3 сараар номныхоо тоог энэ төлөвлөсөн байна. Тэгээ ер нь бол нийтдээ хичнээн ном уншсан байж. 50-аас бол яг илүү юм тийм. Тэгээд дараагийнхан зорилго за энэ бол хинч сонин биш аа. Усыг уух гэсэн байл да. Усаа яг их ууж чадсан уу? Ха? Чадсан гинэ. За 3 дахь зорилго нь болохоор эрүүл мэнд гэж төлөвлөсөн байна. Эрүүл мэнд буюу гоо сайхан. Гоо сайхан бэ. За тэгээд дараагийнхан зорилтын хэсэг болохоор ингээд гэрийн шинжилтийн талаар бас ингэж төлөвлөсөн байна л да. 1 2 3 4 зүйл төлөвлөсөн байна. Түүнийг нь 3 хэрэгжсэн байна гэсэн үг л дээ. За тэгээд дахиад энэ боловсрол буюу англи хэлний талаар бас энэ төлөвлөж ирсэн байна. Тэгээд англи хэлнийхээ төвшинг нэмэгдүүлж бас чадсан уу гэж асуумаар байна л да эхнэрээс. Яг нөгөө зорьсон зорилгод хүрч чадсан уу? За хүрсэн. Яа хамгийн сүүлд нь болохоор ингээд яг 1 жилийн дараа ингээд хараггүй. Би болохоор энэ дээр ганцхан зорилго биш шүү дээ, ганц биш шүү дээ. Энэ дээр болохоор нөгөө нэг эрүүл амьдралын хэм маяг буюу өөрийнхөө жинг одоо багасгах талаар ингэж биччихсэн байгаа байхгүй. Тэгээ сард болохоор 0.5 кг хасах буюу яг 1 жилийн дараа ойролцоогоор 6 кг жин хаснаа гэж төлөвлөсөн байна. Тэгээ би бол нэг 5 жилийг бол хассан баг тий. Тэгээ одоо бол нэг 80-81 жилтэй байна. Нэг 5 кг-ыг бол хассан ямар ч хэлсэн. Тэгэхээр зорилгоо биелүүлсэ гэж үзэж байна. За тэгээд дараагийнх нь хэсгүүдэд болохоор 1 2 3 4 5 6 зүйлийг төлөвлөсөн байна. Тэгээд 6 зорилгын маань 1 2 3. Тэгээ 3 зүйлийг бол ингээ хэрэгжүүлсэн. 3 зүйл нь бол хэрэгжээг байна гэж би тэрээр дүгнэлттэй хийж байна. Миний хувьд бол яг ингээ 6 зорилгын маань 50% биелсэн, 50% биелээгүй тийм. Эхнэрийн төлөвлөгөөний ер нь бол нэг 70 хүртэлх хувь нь баруун биелсэн юм шиг байна. Тиймэрхүү юм гэж баруун байхгүй юм шүү. Тэгээд энэ бичлэгээр яг яагаад ингэж хийж байгаа юм бэ гэхээр бид хоёр дараа жил буюу одоо 2026 оныхоо жилийн төлөвлөгөөг бид гаргах гэдэг ярилцаад сууж ийн өнөөдөр. За тэгээд баг зэрэг юмнууд бас сая төлөвлөж үзье. Тэгээд тэрнийхээ талаар бид хоёр ярилцаад тэгээд эх жилийн яг 1 сарын 1-ний өдөр бид хоёр дахиад энэ төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг дүгнэ. Тэ? Яг хэдэн биелсэн байна, хэдэн биелээгүй байна гэдэг талаар. Тэгээд энэ төлөвлөгөөндөө болохоор би болохоор өмнөх онд хийж чадаагүй зарим зорилгоудаа бас ийшээ тусгая гэж байгаа юм. Тэгээд тухайн оныхоо биелэлтэнд хүрч чадаагүй учраас гэсэн юм тийм. За тэгээд төлөвлөгөөний талаар ярилцгаая. Хоёлаа ямар ч лсэн тэгээд чигтнийг хасна юм. Тэгэхээр юм байна. Тэнгуүтэй хоёлаа компьютер дээр шивээ. Тэгээд шкафда наачих гэсэн үү те? Шкафнахад дотор талд нахад л байна шүү дээ. Өөртөө те. Тэр өдөр болгоо харнаа гэсэн үг шүү дээ. Тэг. Яаж хийхдээ хоёулын шийдсэн юм. Би ч чинь гарч чам санаал хийж байгаа. Төлөвлөгөө нэг л байна.
Тэгээ хавталт нь ингээ хэрэгжилтэйдээ хоёлаа бичээд байж гэнэ гэсэн үг шүү дээ. Биний хулаан би энэ жил 100 шиг ном уншив. 100 энэ жил 100 ширхэг ном уншна гэнэ манай. Төвхтэй Би одоо би Жигтэй. би хоёр төвшин. гоё. Тухайтас манайхаа Өмнөхөө болно өмнөхөө. За болсон. чигапана. Хавна юу? Өөрөө хөвчлөлттэй бол. Хэл мэндэд одоо энэ фитнес маань болох юм шүү дээ. Төрник ба. Дасгал л. Хүүхдүүдтэй зориулж хийлээ юу болох вэ? Ер нь бол амар хитрхи их ингээл актер төлөвлөхгүй. Гэхдээ яг нэг онцлог хэсэгдүүдээс төлөвлөх хэрэгтэй бах тий. Жишээлбэл хүүхдүүдтэй зориулж нэг юм ингээд төлөвлөх. Гэртээ зориулж бас нэг ингээд хэсэг юм төлөвлөх тий. Тэгээ өөртөндөө зориулж бас төлөвлөх. Тэм чам юу гэж. Их тонддог болох. Ер нь бол яг 10 цаг гэл унтаас орчих тий. Тэгтэж араагүй тондоо. Тондоо. Сууч гэдэг тондоо. Тэгээ 100 мөн бол яг 10 цаг унтах. 100 нь бол амардаг л байсан тий. Тийм. За 100 яддаг бол 11 гэж хэлж тааж. За хоёлаа юу яа л та. 10-аас 11 унтахын цаг өгөхөө 10:30 хөө ядахтаа хоёлаа 10:30 хөө шууд нэг тогтсон цаг л шууд тавьдахөө. Би тэрийг яг гэрт удаж авч чадахгүй байна. Тэгээд 6 өдөр гэж байна. Нэг өдөр нь яхаа үнэхээр ингээд янз бүр. Яа тасдаш таамаа өгч. Би тэгвэл Сагж ш. тэчээсархан идэчтэй. Сүнэсээ бүр салхацсан юм шиг. Хоёлаа юу яа? Энэ нөгөө 6 цагт мах унтах гэдэг чинь эрүүл мэндтэй шууд хамааралтай эцтэй. Зөв дадал хэв шиг эрүүл мэнд. Ер нь бол эцсийн зорилго нь эрүүл мэнд гэсэн үг үстэй. Тэгэхээр эрүүл мэндийн хэсэг дээр яг ингэж бичиж идэх. 10 цагт унтдаг байх. 10:30 лөө 10:00 гэвэл арай хотлаа яа. За 10:30 л хий та. 11 гэхлээр бас нэг зөвдөө авахгүй тий. Эсвэл чи юу гэж хэлчихлээ. Эсэ хөрөнгөлийн талаар энэ тусгаагүй юм шүү. Тийм шүү дээ. Хөрөнгөл яаж Тэр вэ? нөөцний хавталамжийг дахиад нэчтэй дууссан баг. Өдөр болгон татдаг. Тэр айтах юм билээ. Тэгээд 4,000 хэд авчих 2 авчих юм. Хэд дээр мөнгө авлаа 600-аар авлаа. Сая бол 800 грамм. Тэгээ 800-аар авсан. Өмнө дээр авлаа. 600-аар авлаа. Сөргөл байгаа зү. 10,000 төгрөг бол над мэддэхгүй л орж гардаг юм аа. Чи нөгөө зорилго бодороо гэдгийгсэн ер нь бодсноо. Юу ямар санагдсан чи? Батс. За тэгээд юу яасан? Юу бодсон? Тэгтээ бодчихсан. Бодож амжаагүй. Жаахан. Ирхэн мэдээ. Чиний өөрийн хөгжүүлэлтэр чинь Би боцоо. Чисмэс толсон. Би бол сонголтонд сонголоо. Биэси. За Би боцоо. Чисмэс толсон. чихмэл тоглоом яах юм? Чисмэс толсон дарыг. Зарий. Окей, нөгөө зардаг хүн болсон ш. Зардаг хүн болно. Толсон зардаг. Чихмэл тоглоом зардаг хүн болно. Аха.
За би ч чих заяа охины төлөвлөө чихмэл тоглоом. Тэгвэл чихмэл тоглоом зарахыг харъя да. Тэгтээ гурваа зүгээс цаарай. Гурлаа нийлээ чихмэл тоглоом зарах юм уу? Бүгдийн хайдаа Танаас намж. Хоёлаа зүгээр ингээл тасавта. Чихмэл тоглоом зарна гэхээр хэцүү баха. түүс ингэж чамд төсгөр ирэхтэй. Чихмэл тоглоом зарна гэж байгаа соёлоо зүгээр ингээд төхөө. Хоёлаа шатар даан тоглож сурыг. За. Болж гэнэ үү? Өшөө хоёлаа энд нэг турник байгаа ч тийм. Турникэн дээр хоёлаа дасгал хийдэг бол болчихтой. Болох уу? Би тэгтээ охтууд болцсонгүй ш. Үгүй ээ. Тэгээ гоё ингээ хүчтэй бол гоё үстэй байлаа. Хаа? Яа. Үш. Эцгээр бас ингэж бодож байна арай. Хоёлаа юу яах вэ ингээд хэлтэж модалцдаггүй байх тал дээр юм оруулах идэх үү? За юу жишээ. Жишээлбэл бүтэн нэг жилийн хугацаанд хоёлаа хэлдэхгүй юм гэж байх уу? Байхгүй шүү дээ. Өнгөрсөн жил чи тэр хэлтэж модалцсан юм уу? Хэд удаа? Арга дотор бол хангалттай. Нэг удаа гэж бодохгүй бай. Окей. Нэг удаа үзсэн. Нэг удаа. Тэгвэл тав дотор болгоё л тоо. Окей. Би Жишээ нийлтэй. Сан. Гурав удаа. Хоёр удаа. Хоёр удаа модалцсан гэж юу? Бүр өмнө тэгээд тийж агаад нэг жоох удаа тэгсэн ш. Тэгээ хоёлаа одоо Зараад харилцааны бас тусгал яаж ийм юм. Ээж. Харин би жишээнээс хэлж штеп. Тэр саяных шиг жишээ хэлж штеп. Тэгээ хэлдэж муудахаа багсахыг гэсэн утгатай. Яаж энэ боолгүй гэх нь аюул чухал штеп юм л. Чи дэшнээс суухгүй юм уу? Чи бэлтгэнд орохгүй штеп. Чи тэгээ энэ цугтын цуг гоё ялгаа юу? Энд болохгүй бас тэнцээ үлдээ. Чи тэгээ тэд цуг бол төрсөн дэд татаа байна шүү. За. За болохгүй. Тэгтээ юу муудтгүй. Юу яриад байгаа юу манайхаа. Та хоёр хэлж ш чамайг өгөнд орох модалцахгүй шүү гэж. Та юм муудтгүй. Тэр модалцахгүй шүү гэсэн. Муудтгүй. Өмнө чи хэдэн нөгөө хоёр удаа муудсан ингэж ингээд зайнаад. Чи нөгөө улдаан ингэж бүр хонжоод нөгөө таардаг. Нэг татаад Энд ямар хасан бэ? тэгээд нөгөө харж хоёр нөгөөдг нь дараа чихэн нөгөө уцаан нөгөө чийш орсохгүй дараа таглаад үүдэг. Утир ингээд ачиж. Би тэгээд орсохгүй. Миний өрөнд орж байгаа тэгээд тавьсан. Бодож штеп. Тийм ээ наадах. Чи юу гэж бодож чинь тэгээ чи бас санаа Би хэлээ. болохгүй л шүү дээ. За багшаа гэдэг яхав за яхав тэгээд. Тэгээд би бас ингэж бодож чинь л таа. Дэлгүүр хэрнээ хоёлаа ингэж нээгээд бодож штеп. Тэгэхээр гадагшаа явж таарна. Яах вэ гэж бас бодож л байна л та. Тэр болно шүү. Дотроо маань yes гэдэг шиг. Төлөвлөжсэн зүйлээ маань софтвер ингээ хайцалцлаа. За тэгээ ямар ч хэлсэн би тэр ингээд нэгэн баг цаг маг болцсон байгаад ярилцаад.
Тэгээ нэг цаг хэрэгтэй бид хоёр нэлээ ярилцлаа. Тэгээд ярилцсан зүйлээ одоо бид компьютер дээр шивээд тэгээд төлөвлөгөөний завгаар гаргаад тэгээд бид хоёр хувцсныхаа аккаунт дотор өдөр болгон хувцас өмсөхдөө нэгтэй одоо хардаг байя гэдэг байдлаар ярилцаад дуусж байна. Тэгээд эх оны 1 сарын 1-нд төлөвлөсөн зүйлийнхээ хэрэгжилтийг үйлсэн төлөө яг лээ хэрэгжилтийн тэгээд биелийн тайлангаа гаргана. Тэгээд бид хоёрын зорьсон зорилго маань биелэх болтугай гэж хүсэн өрөөгөөд энэ хүү бичлэгээ дуусгаж байна. Баярлалаа.